За сайн манайхаа шинэ бичлэгэндээ тавтай морил. За бид нэр өмнө зургаас одоо видео бүтээхэд Kling.ai гэдэг энэ сайтыг бол ашигладаг байсан. Бид нэр өмнө 2.5 Turbo гэдэг моделийн талаар хичээл үзэж байсан бол энэ одоо Kling.ai дээр 2.6 гэдэг модель нь бол орж ирсэн байгаа. За энэ 2.6 гэдэг моделийн талаар бол би тусад нь ахаад өөр бичлэгнүүд оруулна. Зөвхөн өнөөдрийн миний одоо та нарт зааж өгөх гэж байгаа хичээл юу вэ гэвэл сүүлийн үед одоо энэ TikTok, Instagram, Facebook дээр одоо нэг ийм бичлэг амар тренд боллоо. Одоо ийм жоохон хүүхд бүжгэлдэг ч юм уу, эсвэл амтан бүжгэлдэг ч юм уу. За ийм бичлэгнүүд бол бас амар тренд болоод байгаа. Жишээ нь ингээ нохоо бүжгэлж байгаа. За тэгвэл энэ бичлэгийг өнөөдөр хэрхэн хийх талаар би та бүхэн зааж өгнө. За тэгээд би өөрөө бас трендэд агаад яг нэг ийм бичлэг хийгээд оруулсан байгаа. За 1 сарын 2-нд оруулсан. За одоо 1 сарын 4 болсон байна. 12 цаг өнгөрөөд 1 цаг болцсон. Тэгээд 4 болсон байна. Ерөнхийдөө 24 цаг гарны хугацаанд нэлээд сайн хандлт авсан байгаа. Яг энэ одоо motion control-ыг ашиглаж хийсэн бичлэг маань. Ерөнхийдөө 320 мянган хүнд хүрээд 1600 лайк, 618 шеэр хийгдсэн байгаа. Тэгэхээр нэлээд сайн явсан байгааз нэг өдрийн дотор л гэхэд ийм хэмжээний хандлтыг бол авч чадсан байна. Өнөөдрийн бичлэгийг та хэд маань яг дуурайч хийгээд энэ аргыг сураад авчих юм бол та нар бас ийм маш богино хугацаанд маш их хэмжээний хандлтыг бол авах боломжтой байгаа. За тэгээ та хэд маань бичлэг эхлэхээс өмнө энэхүү YouTube сувгаа дагаагүй бол яг одоо дагаарай. За ялангуяа цаашид одоо хэмэл оюухантай холбоотой шинээр гарч ирж байгаа модельуд болон ийм тренд бичлэг энэ төрөг одоо хэрхэн хийх талаар нэг бүрсэн сайхан тайлбарлаад оруулж явах болно. Тэгээ та хэд маань энэхүү YouTube сувгаа дагаагүй байгаа бол яг одоо дагаад энэхүү бичлэгэн дээр лайкаа дараад за тэгээд бичлэгээ үзээрэй манайхаа. За одоо хэдүүлээ нэг бүрчлэн энэ тренд бичлэгийг хэрхэн хийхийг бүр алхамаар би та бүхэнд зааж өгнө. Тэгэхээр та хэд маань бүгдөө яг сайхан дуурайгаад яваарай. Тэгээд өнөөдрийн ашиглаж байгаа сайтуудын линкүүдийг нь болохоор би энэ бичлэгийн тайлбар хэсэгт үлдээч чинь. Тэгэхээр та хэд маань шууд миний тайлбар хэсгээр даржгаад линкэн дээр нь дараад тухайн сайтууд руугаа шууд шилжээд орчих боломжтой байгаа. За өнөөдрийн тэгээд энэ бүжиглж байгаа бичлэгийг хийхэд биднэрт бас нэг олон зүйл шаардахгүй. Нэг зураг хэрэгтэй. За нэг бүжиглэж байгаа бичлэг хэрэгтэй. За тухайн бичлэг нь бол одоо ямар ч хамаагүй хүм амьтан хамаагүй заяа. Зөвхөн нэг бичлэг хэрэгтэй. Тэгээд үр дүнд нь хэдүүлээ одоо Kling.ai-ийн 2.6 одоо motion control гэдэг модельийг ашиглаад тухайн зураг маань одоо нөгөө өгсөн бүжгийг бүжиглэж байгаа хөдөлгөөнийг бол гаргаад авчих байгаа. За одоо хэдүүлээ шууд зургаа бүтээ. Биднэрт нэг ийм игдүүтэй хөөрхөн амьтны зураг ч юм уу эсвэл нэг олон хүмүүс ингээд үзэхэд бүр ингээд гайхмаар нэг тийм сонирхолтой дүр хэрэгтэй. За тухайн дүрийг гаргахад хэдүүлээ ChatGPT дээр гаргаж болно. За би өмнөх хичээл дээр энэ одоо зурагтай холбоотой зураг бүтээх талаар манай энэ YouTube суваг дээр зөндөө хичээл байгаа. ChatGPT байна, Google-ийн гаргасан Nana Banana байна, тэ. Эднэрийг үзээ та бүхэн одоо аль дуртай дээрээ одоо хүссэн зургийг гаргах боломжтой байгаа. ChatGPT-гийн image 1.5 гэдэг моделийг нь ашиглаад зураг бүтээх гэж байна. За энэн дээр бол хэдүүлээ зүгээр ингээд өгөгдлөө бичээл болоо. За би бол ерөнхийдөө гэртээ зогсож байгаа Монгол 60 орчим насны эмгэгний зураг бүтээгээд гэж шууд ChatGPT-д бичээд өгчлөө. За ChatGPT бол ингээд одоо зураг гаргадаг моделийг нь ашиглаад хэдүүлээ ерөнхийдөө эмгэгний зураг бүтээлгээд авчина. Pinterest ороод Pinterest дотор одоо ийм зурагнууд бол зөндөө байгаа шүү дээ, тий. Нэг ганцаараа ингээд зогсож байгаа зургнууд эсвэл одоо хөгжилтэй амьтдын зургийг одоо шууд ингээд юунаас татаад авах боломжтой. Pinterest-с татаж аваад тэгээд энэ зургнуудыг нь шууд ашиглаад энэ хэдээр нь шууд ингээд бүжиглүүлчих боломжтой байгаа. Тэгэхээр заавал өөрөө ингээд AI-ыг ашиглаж бүтээж гаргахгүйгээр шууд хийсэн ч болно. Та тий өөрсдөө чинь сонголт. За миний ChatGPT-г ашиглаад бүтээлгсэн зураг маань бол гараад ирсэн. За надад өөрчлөх нэг 2 3 зүйл байна. Ерөнхийдөө дүр маань аль болох бүтэн биеэрээ орсон байвал их зүгээр. Тэгэхээр энэ зургийг хэдүүлээ засаа те. За би бол ерөнхийдөө өгөгдөл дээрээ бүтэн биеэрээ орсон байх. За энэ цаана нөгөө зуух нь харагдаад байна те. Ерөнхийдөө айлын голлож зуух нь байдгийн шүү дээ. Тэгэхээр зуухыг нь хэдүүлээ хамт арилгах чи. За тэгээд үргэлжлүүлэх дарнаа. За зураг маань гараад ирсэн байна. Зуух нь арилсан арай бүтэн биеэрээ бас ороогүй л байна те. Доогор харагдахгүй. За арийнх нь орчин нэг жоохон сонин ч юм уу. Хэдүүлээ арай жоохон орчин үеийн гоё байшинт байгаагаар ч юм уу, байгальд байгаагаар гаргаад үгүй. За зураг маань бэлэн болоод гараад ирсэн байна. За Сүхбаатарын талбай дээр зогсож байгаа 60 настай эмээгийн зурагтай боллоо.
За энэ чинээс харах юм бол энэ хөл нь одоо нохооны хөлөөр орсон байна те. Би сая нөгөө нохооны зураг өгөөд энэ талбай дээр зогсож байгаагаар гаргаад өгөөд өгөөд гаргуулсан чинь нохооны хөлөөр орсон байна. За та хэд маань хэрвээ яг энийг засах гэх юм бол энэ доор нэг те гутал өмсүүл гэж бичээд засчиж болно. За би бол шууд энийгээ татаж яваад ашиглачээ. За биднэрт бол ер нь бол зураг маань бэлэн болсон. За одоо дүрээ ингээд оруулаад өгчнө. За бид нэр Clean AI руугаа орж ирэнгүүтээ та хэд маань энэ дээрээс видео гэдгийг дарж ороод тэгэнгүүтээ видеого ороод ирэнгүүт энд motion control гэж байгаа. Голынхан сонголтыг сонгоод модель болохоор 2.6 гэдэг модель дээр нь тавьсан байх хэвээр. За энэ дээрээс хэдүүлээ стандарт гэдгийг нь одоо VIP болгох хэвээр. За энийг нь бол оролдох шаардлага байхгүй. Энэ нь одоо нөгөө 4 бичлэг гарах уу 3 бичлэг гарах уу гэж хэдүүлэн чинь зүгээр нэг өгөгдөл байхад болно. За одоо энэ хэсэгт хэдүүлээ бичлэг хийж өгөх хэвээр. За энэ дээр яг ямар бичлэг хийж өгөх вэ гэвэл одоо өөр хин нэгэн хүний бүжиглж байгаа бичлэг ч юм уу те. Яг ямар бичлэгийг одоо энэ эмгэнээр дуурайлагмаар байгаа те. Тэр бичлэгийг энэ хэсэгт хийж өгнө. За надад бол одоогийн байдлаар яг бэлэн нэг ийм бичлэг байна. За нэг ийм хүүхдийн бүжиглж байгаа нэг ийм бичлэг байна. За энэ бичлэгийг хэдүүлээ энэ эмгэнээр хийлгэе те. За ингийн тулд хэдүүлээ саяныхаа бичлэгийг энэ хэсэгт сонгоод оруулаад өгчнө. Бичлэг хэрвээ байхгүй байх юм бол өөрөө бүжиглээд оруулчих болно. Өөрөө хөдөлгөөнд хийчих болно. Тэгэхээр чиний яг хөдөлгөөнийг хийсэн хөдөлгөөнийг энэ эмгэнд дуурайгаад гаргах учраас чи бол одоо хүснээрээ хөдөлж болох нэ. За тэгээ та нарт нөгөө энэ дээр ингээд хийх нэрэн бүжгийн хөдөлгөөн энэ хэрвээ байхгүй байх юм бол сошиалоос бас зүгээр өөр хүмүүсийн бичлэгийг нь татаж аваад ашиглаад хийх боломжтой. За dance гэд хайхамлаа ингээд бүжгэлж байгаа бичлэг зөндөө байгааз. Тэгэхээр эдгээр бичлэгүүдийг нь татаж аваад та шууд motion control дээр оруулаад ирчих болно. За тэгээд бичлэгээ өгчлөө, зураг өгчлөө. За энэний дараа яах вэ гэвэл энэ доор хэдүүлээ generate гэдгийг дарна. За энэхүү бичлэгийг гаргахын тулд 64 кредит болно. За би энийг ямартай ч дараад эхлүүлчихье. За энэ бичлэг маань 6 минутын дараа гарч ирнэ гэж байна. За нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэн дээр 64 кредит байна, тийм үү? 64 кредит болох юм байна. Та хэд маань энэ бичлэгийг хийхин тулд заавал Clean AI дээр төлбөртэй багц авах шаардлагатай. За ямар ч ихний ээлжинд бол мэдээж аккаунтаараа нэвтрээд ороод ирсний дараа энэ доотлын чинь болонд одоо ингээд профайл хэсэг чинь байгаа. Профайл хэсэг дээр дараад оронгууд энэ дээр ийм одоо багцууд байгаа. За стандарт багц нь болохоор $8.8 гэж байна. За та хэд маань энийг хэрхэн бодох вэ гэвэл нэрэн 8.8-ыг за ер нь бол нэг 3650-аар бодороо $1-ыг тэгээд 32,000 төгрөг болох юм байна. За 32,000 төгрөгөнд юу байгаа вэ гэвэл 660 кредит байгаа. За одоогийн байдлаар бол би бол одоо Pro хөлбөрийг нь аваад ашиглаад явж байгаа. За 3,000 кредиттэй тэгээд энэ маань одоо 100,000 төгрөгийн үнэтэй байх нэ. За хэдүүлэнгээ чи өгсөн бичлэг бол бэлэн болсон. За одоо хэдүүлээ хамт үзье. За энэ дээр нь тамруулаад за яг нөгөө төрөний нөгөө хүүхдийн хөдөлгөөнөөр бидний өгсөн эмгэн маань бүжгэлж байна те. За нэг ийм бичлэг болсон байна. За одоо бичлэгээ хэдүүлээ татаж явахдаа download дээр дараад видео гэдгийг дарна. За энийг заавал ингэж асаасан байх ёстой. Энэ болохоор нөгөө бичлэгний чинь доотлолт Clean AI лого гарах уу юу гэдгийг асууж байгаа. Энийг асаагаад хэдүүлээ download гэдгийг дараад бичлэгээ шууд татаад авнаа. За одоо ингэж татаж авсан бичлэгээ хэдүүлээ бол өөрсдийнхөө Facebook, Instagram, YouTube дээр юун дээр ч байсан хамаагүй тавиад ашиглаад явах боломжтой. За тэгээд Clean AI-ийн 2.6 гэдэг энэ модель нь болохоор заавал зүгээр ингээд хүнийтэй хөдөлгөөнийг дуурайх биш, бас ярьж байгаа юмыг дуурайдаг байгаа. Нилээн маш өндөр түвшинд ярьж байгаа юмыг дуурайдаг болцсон шүү. Өөрөө ингээд нүүр царайгаа гаргаад одоо ярих те үнэхээр сонирхолгүй дургүй хүн байх юм бол өөрөө зүгээр ингээд камер руугаа хараад одоо юмаа яриад үйл хөдлөлөө хийгээд тэргээ шууд өөр зураг оруулж өгөөд тэр тухайн зургаараа яриулаад үйл хөдлөлөө хийлгээд гарах боломжтой байгаа. Тэгээ сүүлийн үед бол энийг хөвчлэн одоо энэ Canon-ын салбарт нэлээд ашиглаад эхэлсэн байна лээ. Тэр та аж гисэн өөрийнхөө бичлэгэн дээр те гоё дүр оруулаад дүрээрээ гоё ингэж яриулангуудаа те ингээд хөдөлгөөн хөдөлгөөгээд илүү гоё юмнуудыг бол та
сэтгээд хийх байгаа. Тэгээд бичлэгний тайлбар хэсэгт нэр нь линк нь байгаа учраас шууд линкэн дээрээ дарж ороод бүртгүүлээрэй. За тэгээд өнөөдрийн бичлэг та хэдэд маань үнэхээр таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та нар маань цаашид иймэрхүү сонирхолтой бичлэгүүдийг үзхийг хүсэх юм бол манай YouTube цугийг дагаад хүлээж байгаарай. Тэгээд энэ бичлэгэн дээрээ лайк дараарай. Асуухыг хүссэн асуултаа энэ бичлэгний комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийн хэмэл оюуханаар хийж болох сонирхолтой хичээлээр тун удахгүй уулзъя. Баяртай guys.